За орой мэндэ манайх. За одоо энэ манай Монголын залуучуудын талаар үзэл бодлынх нь юу бодож явдаг, хаашаа юу руу чиглэж байгаа талаар эвгүй зүйлүүд их болж болж. Тэр урбан талхын нөхдүүдийн ярьж байгаа яриа. За тэр янз бүрийн бодож исэн бизнесийн санаа манаа эдэр бол одоо юу гэсэн ч юм те. За мэдээж ардаа гэртээ гэртэн натлаад л байхгүй. Энэ ч жоохон нас бие төрж байгаа дөнгөж ийм охтуудыг бол адгийн нацхийн ийм ханаа мэтийн нөхдүүд бол ингээл порно кинонд тоглуулсан цаашлаад одоо хануугаас илүү сайн сэтгэл одоо сэтгэе явдаг нь одоо тэр багын одоо элбэг дөрж юм те 30-40 хүүхдүүдийг өргөж аваад гадаад руу явуулсан одоо тэр хүүхдүүд хаав. Сүүл тэр нэг Америкийн нэг амар нэг одоо нэг бага насны хүүхдүүдийг хүчрхийлсэн гэдээсэн ял аваад Америк шууд руу гаралт тэр хүчтэй хүнийг ялын өгүүлээ зайлуулсан. Тэр хүнтэй цуг зураг хөргө авахгүйцэн явжсэн гэсэн шүү дээ. Нэг охин лав ямар ч гэсэн тэр үний гараар орсон билээ. Нөгөөх нь бол гаж донтон бага насны охтуудыг одоо янз бүрийн болж өгөхгүй кино мэнүү тоглож одоо хүчрхийлдэг. За тэгээд тэр баячууд нь өөр хоорондоо хийсэн бичлэгнүүдээ сольдог. Подкастн дээр бол зөндөө илээ сонссон. Тэр тэгээ Монгол одоо элбэг дөржийн өргөж авсан гэдэг тэр охин хохирогч болцоо одоо тэрний нэг хохирогч болцсон явж ийн гэхлээр энэ элбэг дөржийн гар хөл болж энэ элбэг дөржөөс бүр юу гарч байгаа юм тодорхой болчихлоо л доо. Энэ дурак одоо Монголд ирсэн байгаа. Энэ элбэг дөржийг байрж авч хорж шалгах хэрэгтэй шүү дээ. Энийг яагаад барихгүй байна? Нэгдэж хоёрдож одоо энэ хануу за тэр урбан талхад орж байгаа нөхдүүд за нэг нь одоо гэр бүлийн хүчрхийлэгч гэсэн сүүлд одоо тэр Тайландын Бангладеш ч гэнэ эхнэрээ авч бас хүчрхийлээ багалзуулж байгаа бичлэг цацагцаар тэр одоо гэж аялал зугаалаа явж идэг. Эдгээр хүмүүс ерөөсөө нийтлэг хараад дандаа ийм шоу синген за тэгээ нэг энэ coin тэ энэ одоо нэг подкаст нэг нэвтрүүлэг идрээ нэг амин одоо нэг амжиргаагаа зогоож явдаг те. Тэгээ энд нэг болсон болоогүй нэг дуу хоо одоо юу гэдэг жүжиг реклам тоглолцдог. Тэрүүрээ амьдэрч явдаг ямар ч баялаг бүтээдгүй те. Ийм нэг нохон бүлдэгнүүд бол юу сэтгэж яаг харж байна уу? Эдний чи үзснээрээ манай одоо тэр гинзи одоо тэр гинзигээс хойш үеийнхэн маань одоо жоохон хүүхдүүд маань одоо тийм харгас болж байгаа байхгүй. Эдгээр ийм бодолтой тэднэрт юм зааж өгч штэ. Тэ? Тэгээд тэд нар одоо хийж байгаа үйлдэлүүд нь одоо гинзи үеийнхний одоо тэр 16 настай охины цогтөнд хийгээд боогоод алдаг нөхдүүд тийч үзэж харж байгаа хүмүүс нь ийм энэ хүмүүс гэхгүй. Энэ өнөөдөр урбан талхад орж байгаа. Энэ бол нэг хэсэг. Би тэр цогтоо мохтоо гэдэг байгаа. За тэр урлаг соёлынх нь байгаа бас те. Тэд нар одоо юу ярьж байна? Юу хийж байна? Нэг л их амар инээдтэй одоо янз бүрийн одоо юу подкаст ч юм уу одоо юу чи контент хийсэн дүүрэн хараад дүүрэн ёс бус хэллэг хараад тэгээ тэрийг ингээ хошин маркаар ингээ нөгөө шин залуу юм тэрийг сонсоод тархиа угаалгаад бид нар ингэж болт юм байна. Бид нар сошиалар идэр ингэж байгаа юм чи бид нар одоо юу яах нь хамаагүй гэл. Энэ жоохон хүмүүсийн цаасан дээр цаавж байгаа цаасан дээр бид нар одоо тийм дүүнэртэй тийм л юм үлдүүлж байна. Тийм л юм сонсож. За дээрээс нь сүүлийн үед одоо нэг энэ болсон болоогүй нэг баахан сонин зар явдаг боллоо. Юу нэ хойд автаа унтсан. Тачаангу бирэгч минь. За тэгээд тэр гарчигнуудын уншаад хойд нэг удаа тэгээд тэднийхээ агуулгууд одоо тэр рекламуудыг ингээ үзэж байгаа юм л та. За жишээ нь одоо тэр хойд нэг удаа гингүүт нэг нөхөр нь одоо нэг тийм шоу муу нэг тийм зураг муруудаардаг нөхөр. Тэгэхэд тэр 6 дарах хооронд нэг залуу очиод их нэртэй нь одоо загас надуулах жишээ нь. За тэгээ одоо хойд автагаа төрсөн охин нь одоо төрсөн охин гэнэ хойд охин нь одоо тэгээ дагуур охин нь одоо тэгээ яаж байгаа.
унтаж хөвтөж байгаа. За тэр одоо бас нэг юу лээ бэр ихч юм гээд бас одоо тэр одоо бэр одоо нөгөө нөхрийнхөө дүүтэйгээ одоо дүүтэй нь одоо унтах юм. Одоо энийг тэгээ зөв зохистой гэж сурчлаад байгаа юм. Энэ нийгэмд байж болох юм уу? Ийм контентуудыг цааш нь гаргаж болохгүй үстэй. Бүр хачаа юм бүр ингэж яваад байгаа хөөхгүй. Та нар мөнгө олж олно. Та нар Монголыг бас арай дэндүү доромжлоод шүү. Монголын ард түмнээ. Ёс бус үг хэллэг, ёс бус үг үйлдэл гаргасан маш олон контентууд бидний тархийг угааж байгаа. За би өөрөө 80-аад оны хүмүүс хүн 90-ад оны их хүн. За бид нар яаж ийм юмд бол уусч байгаагүй. Харин одоо энэ контент бүтээгээд мөнгө олоод байгаа хэдэн нөхдөч юм бол Монголд энэ 90-ад оны сүүлийн гинзийн үеийнхээ одоо ийм балаа юм хийгээ явж байгаа. Манай үеийнхэн бол ийм хийхгүй. Одоо бүр одоо юу гэсэн үг те. Нэртэйг нь та нар төрсөн аав охинтой нутуулж тийм заваарсан үйлдэл Монгол хүн хийдгүү. Үгүй. Монгол хүн тийм үздэггүй. Харахыг ч хүсдэггүй. Эхнэр нь нөхрөө араар тавих зүйлийг одоо тэр зүг зүгээр явуулаа. Хизээч тийм байхгүй. Монгол хүн болж төрж ирсэн бол ариун нанд нь тэр эхнэр нөхрийн тэр яс барилгалгаа юу байдیں۔ Өргөсөн тангар үнэж байдал гэдэг чинь ариун нанд цуснаа мах цуснаас нь бид нар заагаад өгсөн байдгийг. Одоо ерөөсөө Монгол ёс суртахуунаа бид нар амар алдчихж байна. Үндэстэн юун дээр тогтдог гэж үндэстэн бусдаас ялгарх зүйлээрээ бид нар тогтож үлддэг хөхгүй. Монгол үндэстэн Монгол эх орныхоо ёс заяг замлаараа бид нар бусдаас ялгарч ээж бид нар Монгол гэж нэрлэгддэг юм. Түүнээс бол тэр барууныхны тэр завхарсан юмыг дуурайгаад тэрийг Монголдо нэвтрүүлж орж ирэх юм бол удахгүй нөө оронч одоо бүр ингээд тархинасаа бүр багаасаа бүр энэ доод салтаанаасаа ч хүртэл Монголоо халтж дуусах юм байна. Ер нь энэ Монгол үндэстэн байгаад хэрэггүй юм шүү. Ийм лалрын байх юм бол төрөлт багсаасаа тий үр хүүхдүүдийн ийм новшийн бузар юмнуудыг даган дуурайхыг одоо харснаас бараг байхгүйсэн тийм шүү дээ. Ингэж хэлээ да. Өөр юу гэж хэлэх вэ?